Та яг одоо хаан сууж байна? Магадгүй өрөөндөө. Эсвэл автобусанд. Магадгүй уцаа бариад орон дээр хэвтэж байж болох юм. Энэ бүх хугацаанд яг одоо таны хажуугаар нэгэн үл үзэгдэх гол мэт урсгал асар урдтай орсон өнгөрч байгаа. Тэр бол цаг хугацаа. Жил, сар, өдөр, цаг, минут, секунд. Бид бүгд яг нэг хэмнэлээр оргишаа яваа аялагчид. Ухрааж болдоггүй, зогсоож болдоггүй энэ урсгалыг хэрвээ гацааж, удаашруулж, магадгүй бүр хурцгаж болдог бол яах вэ? Кинон дээр гардаг шиг нэг тослуур дараад л өнгөрсөн рүүгээ бутчихдаг гэрэлтэх машин хаач байхгүй л те. Тэр бол зүгээр л бидний өөрсдийгөө тайшруулдаг уран сэтгэмж юм. Гэхдээ цаг хугацааг өөрийнхөө талд ажиллуулж, ирээдүйн рүүгээ бүхэл бүтэн 100-аар нь өсрөх ганцхан бодит боломж хүндрэлтэнд бий. Сансар огторгийн хаа нэгтээ бүх зүйл эвдэрч физикийн хууль хүртэл унах тэр зэгт. Тэр аимшигтай атлаа үзэсгэлэнтэй газар бол хар нүх юм. Хар нүхийг хүмүүс хэвшлэн сансарт байдаг. Ямар нэгэн хоосон нүх эсвэл заримдаа таарлсан бүхнийг сордог авраг том тоосоор гэж боддог. Гэвч үнэндээ 100% тэгж итгэж болохгүй. Маш энгийнээр зөвлөд үзье. Бидний амьдарч байгаа энэ орон зай цаг хугацаа гэдэг зүйл яг л нэг сундаг даав шиг бүтцтэй. Хэрвээ чи даавн дээр цасан бөмбөг тавьбал даав доошоо хонхон тийм үү? Хажууд нь арай жижиг тухайлбал теннисний бөмбөг тавьбал тэр хонхоргоо хэсэг рүү татагдах нь ойлгомжтой. Тэр нугаралтыг бид татах хүч гэж нэрлэдэг байгаа юм. Харин хар нүх бол асар том од өгөхтэй өөрийнхөө чин дийлэлгүй төшөө нуран унаж тэр орон зайн даавг бүр нэрт цоолоод хязгааргүй гүн рүү унаж буй тэр зэг. Тэр харанхуй амсрын шинжлэх ухаанд Event Horizon буюу үзэгдлийн хаяа гэдэг. Тэр шугамыг л нэг л удаа давсан бол энэ ертөнцийн хамгийн хурдан зүйл болох гэрэл хүртэл буцаж зогтож чаддаггүй. Гэрэл хүртэл зогтож чадахгүй байгаа учраас бид үүнийг хар нүх гэж хардаг хэрэг. За яг одоо Кристофер Ноланы кинон дээр гардаг шиг чи тэр харанхуй гүн рүү унаж байнад төсөөлье. Чамд юм өдөртөх бол хэрвээ дэлхий дээр үлдсэн найзууд чинь чамайг телескопоор гаднаас нь харж байвал маш хачирхалтай зүйл болно. Чи хар нүх рүү ойр тусам чиний хөдөлгөөн улам удаашрна. Гараа өргөх гэж хэдэн жил, толгоогоо эргүүлэх гэж хэдэн 10 жил болж байгаа юм харагдана. Тэгээд яг Event Horizon буюу үзэгдлийн хаяа шугамын амсад дээр очимогц чи яг зураг шиг гацаад үлдчихнэ. Дэлхий дээр байгаа хүмүүсийн хувьд чиний цаг хугацаа бүр мөсөн зогсож чи өөр тэндээ хөлдчихсөн мэт харагдах болно. Гэхдээ чиний өнцгөөс бүх зүйл өөр. Чиний хувьд цаг хугацаа яг л урдын шиг секундээр хэвээр үргэлжлэнэ. Чи ямар нэгэн удаашрлыг мэдрэхгүй. Гэхдээ чи хар нүх рүү унах тусам чиний ард үлдсэн тэр ертөнц дэлхий гараг чиний найзуудын цаг хугацаа галзуу юм шиг ордон өнгөрч эхэлнэ. Чиний нэг секунд дэлхий хэдэн жилдээ тэнцэнэ. Хасар хүчтэй татах хүч зөвхөн орон зайг биш. Цаг хугацааг өөртөө сорж нугалж байдаг учраас тэр татах хүч ихсэж тусан цаг хугацаа удаашрна. За толгойг нэрвүүлсэн бол уучлаарай. Одоо илүү энгийн байдлаар тайлбарлах гэж үзье. Хэрвээ бид ирээдүйд асар хүчтэй сансрын хөлөг бүтээгээд тэр авраг хар нухрын хажууд яг тэр аюултай хэрэмгийн тойроод ганцхан цаг болоод буцаад ирвэл дэлхий дээр аль хэдийн 7 жил магадгүй бүр 70 жил өнгөрч гисэн байна. Чиний үеийнхэн аль хэдийн өтөлж чиний хүүхдүүд чамаас ахмад настай өчлөөтэй буурал өвгөн болчихсон сууна. Интерстеллар кино зүгээр нэг үзээд өнгөрөхөд цээж рүү хүн дөргөд ойлмаа санагддаг тэр хэсэг. Яг үнэндээ цэвэр шинжлэх ухаан дээр суурилсан бодит үнэн. Хар нүхийг ашиглаж ирээдүйн рүү өсөрч болно. Гэхдээ нэг маш харамсалтай зүрхтсэн үнэн бий. Энэ бол зөвхөн нэг талент хийц.
Чи ирээдүрөө хэдэн жилээр очиж чадахч чамайг хүлээж байсан. Чиний хайртай хүмүүс амьд байсан. Тэр өнгөрсөн цаг хугацаа руугаа чи хэзээд бодож чадахгүй. Ирээдүйн хаалга үргэлж нээлттэй байдаг ч өнгөрсний хаалга үр дүнжээтэй. Don't let me leave, Murph. Don't let me leave, Murph. Учир нь өнгөрсөн рүү буснаа гэдэг энэ ертөнцийн логик шалтгаан үр дагаврын хуулийг бүрэн эрддэг зүйл. Шинжлэх ухаанд үүнийг өвөөгийн парадокс гэж нэрлэдэг. За бүгдээрээ нэгэн цөлөд үзье. Хэрвээ чи ямар нэгэн аргаар өнгөрсөн рүү аялаад өөрийнхөө өвөөг хүүхэд байхад сансуу байдлаар хөнөөжхөл юу болох вэ? Өвөө чинь байхгүй бол чиний аав төрөхгүй. Аав чинь төрөхгүй бол чи өөрөө ч төрөхгүй. Тэгвэл хэн өнгөрсөн рүү аялж өвөг чинь хөнөөсөн бол таарах вэ? Чи оршин тогтнохгүй тул чи аялах боломжгүй. Чи аялахгүй бол өвөө чинь өөхгүй. Өвөө чинь өөхгүй бол чи төрнө. Энэ бол хэзээс дуусахгүй логикийн тойрог. Энэхүү гацаанаас болоод л байгаль биднийг өнгөрсөн рүү ухраахыг хизээч зөвшөөрөхгүй гэж олон физикчид үздэг. Цаг хугацаа бол өнгөрснөөс ирээдүрөө зөвхөн урсдаг ганц чиглэлийн сум юм. Эсвэл магадгүй кинон дээр гардаг шиг тав дахь хэмжээст орон зайд нэртүүлж чадвал цаг хугацаа гэдэг зүйл урсгал ус биш харин чиний хүссэн үедээ очиж үздэг өрөөний тавилга шиг эсвэл уул норон шиг харагддаг болдог юм болов уу? Харнах бол бидний оршин буй энэ бодит байдлын хамгийн туйл хязгаар нь юм. Орон зай, цаг хугацаа хоёр хамтдаа урсдаг тэр зэг. Магадгүй хэзээ нэгэн цагт хүн төлөгдөн тэр хязгаарыг давж цаг хугацааны эцэст болохыг үгүйсэхгүй. Гэхдээ тэр болтол яг одоо өөрчлөн байгаа энэ цаг хугацааг хайрлаарай. Учир нь бидний хажууд яг одоо ямар ч харнах байхгүй. Бидний секунд бүр маш хурдан урсаж одоогоор бидэнд зөвхөн өнөөдөр л байна. Хэрвээ танд ирээдүрөө аялах эсвэл өнгөрснөөр буцах ганцхан ирэх болтвол та алийг сонгох байсан бэ? За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.